Монголчууд эртнээс уул ус газар шороо хөх тэнгэртээ сүсгэлэн залбирч дахин шүдсээр буй. Наадмын уухай төрлөг эхэлсэн нар хур тагширсан зуны дунд сарын шинийн 3-ны Балжин нямтай улаан луу өдөр бид бүхэн Монгол улсын газрын зурганд хотоодын голгорд толгой хэмээн тэмдэглэгдсэн 2 дугаар богдынхаа овооны зуны тахилгыг хийж байна. Энэ 2 дугаар богдын овоо гэж яагаад хэрхэн нэрийдэх болсон учир шалтгаан нь бол Түшээд хаан дондогд орж Баяртахаа хатны хөрийн дундаас Монголын 2 дахь гэгээн буюу Лусан Давид амын төрсэн байдаг. За энэ Баяртахаа гэдэг энэ хатан бол Хөсгөл аймгийн Аруулаг сумын эмтийн голоос эмтийн голын хүн Даш Тавнан гэж хүний охин Чингүн зүйн шууд ухсааны ийм хүний охин байгаа юм. Төв аймгийн Алтан булаг сумын нутагт Баяртын инжинд хэсэг хотхойд ирж суурьсан аж. Манзуу ширийн хийдийн суурийг тавилдсан тэдгээр хотхойдууд хийдээс холгүй орших нэгэн уулыг нутаг усаа дурсан санагалзахта дахин шүтэж уулын овоо дээр цай эдээнийхээ дээжийг өргөн сүслэн залбирах болсноор 2 дугаар богдын овоо үүссэн түүхтэй. 2 дугаар богдынхаа тагч хүчээс энэ овоог бидний хүмүүс сүүлийн 10 гаруй жил сэргийн тагч байгаа ийм боломжтой болсон. Ингээд уул овооныхаа тахилгыг жилбэр хийдэг. За хаврын тэргүүн сарын шиний ихнэр бид бүхэн бас энэ 2 дугаар богдынхаа овоог тагтыг зуны тахилга нь ингээд үргэлжлээд ингэж явж байгаа. Шавзан дамб хотгтын шүншгэлсэн өндөр түүхт 2 дугаар богдын овоог Шингүн жав сангаас санаачлан 2010 оноос өнөөдрийн хүртэл нутгийн ард иргэдийн хамтаар дахиж ирсэн түүхтэй. Хөх тэнгэрнийгээс энэ 2 дугаар богдын овоог дахиж олон жил дахиж ирлээ. За энэ наадам маань бол тахилгад зориулсан наадам маань бол өргөн дэлгэр сайхан болсон. Жил бүр улам өргөн дэлгэр болж оролцогчдын тоо улам нэмэгдэж байна. За ингэж энэ овоог тагснаар бол бид бүхний ажил амьдралд үр өгөөжөн өгч байдаг гэдэгт бол бид бүхэн их итгэлтэй байдаг. За энэ жил бол бүр их түүхэн болж байна. Яагаад гэвэл ардын хөсгөлийн 101 жилийн тохиож байгаагаараа бүр их онцлог болж байна. Ингээд энэ 101 жилийн ойдон манай хөсгөлийн хүчтэн дэвжээний бөхчүүд маань ариун их амжилттай оролцож шин залуу начин солтонгууд төрнө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн барилдаанд энэ цэцэж байгаа даваа очир завлсын өсвөдөр жимэгтэй байгаа манай Батчулуу начин гээд олон сар төгчүүд дараагийн солон хүлээгээ байж байна. За энэ том чөлөхгүй их сайхан бэртэй байх шиг байна. Самдаг дэр начин. За энэхүү мөндөдтэй наадамчдаа 2 дугаар богдын овоо тахилга 2 наадамд улс аймаг сумын цолтой болон залуу хөгчүүд оролцсон 64 бүхэж үзэн мэрэлдэснээс Хөсгөл аймгийн Шинэдэр сумын Ариа Цүлд спортороо Хөсгөлийн хүчтэн дэвжээний бүх Монгол улсын начин Цэрэнбатын самдагд орж 6 давн төрүүллээ. Энэ барилдааны үзүүр өгөхөөр Хөсгөл аймгийн Галт сумын Ариат Цүлд спортын хороо Хөсгөлийн хүчтэн дэвжээний бүх Монгол улсын начин алтан гэрлийн даваа нэм чалгарлаа. Хөх тэнгэр нийгэмийн шүүн Мөнхбаатарх Батчулуу ханга хадрын байгуулсан хөх тэнгэр нийгэмийн манай дэвжээний хотод 2 дугаар богдох овоог жил бүр сайхан тагтаг. Энэ жил богдох овоонд анхудаа төрүүлсэндээ баяртай байна. Өмнө 2-3 удаа дөрөвдөлдсөн. За энэ тахилга наадамд бол миний бие сүүлийн 5 жил оролцож байгаа. За энэ бүхийхэн төрөлд бол 2 төрүүлсэн. Тэгээ өнөөдөр бол миний хувьд үзүүрлээ. Тэгээд маш их баяртай байна. Аваа тахилгын маань энэ харга хэмжээнд хөсгөлийн хүчтэн бүхний дэвжээнийхэн маань оролцолтой 64 бүх хөрөлтөө за олон улс аймгийн залтаа сайхан бүхчүүд барилдаж соёлын барилдаанд амжилттай хийлээ. За энэ барилдаан бол улсад барилдах бүхчүүдийн маань хувьд аймаг сумдаа барилдах бүхчүүдийн маань хувьд их томоохон сорилго их барилдаан болдог. За энэ сайн барилдсан бүхчүүд маань
одоо аймагтай улстай сумандаа их сайхан барилддаг ийм уламжлалтаа тэгээд дэмжиж бас манайхан бэлгшээдэг юм байна. Ийм ч учраас одоо өнөөдрийн тахилга одоо сорил дарга хэмжээ барилдаа маань сайхан өндөрлөлтөө. За энэ барилдаанд манай улсын цолтой, аймгийн цолтой, за сумын цолтой олон бүхчүүд одоо барилдлаа. Энэ болгон бүхчүүд манай сумандаа, аймагтай, улстай бас нутаг орныхаа нэрийг одоо өндөрт гаргах байхаа гэж одоо итгэж найдаж байна. Ингээд тун утгагүй ардын хэсгийн 101 жилийн түүх их баяр болох гэж байна. Ингээд нийт монголчуудаа, хүсэл нутгийнхандаа та бүхэндээ баяр наадмын мэндийг хүргье. Та бүхэн маань сайхан наадараа.